За энэ хууль хэлцэгтэй явах гэж бодож байна. Тэгээд мэргэжлийн хүмүүс нүгэ хэлэх байх. Одоо мань мэтийн мэргэжлийн хүмүүсээс өөрсдөө санаа бодлыг хуваалцаад явна. 2-3 юм бас сонирхолтой байгаа даа л тань. Хадгалан зээлийн горшоо татвар төлдөггүй асуудлыг бол гишүүд хөндөд байгаа. Энийг зайлшгүй хөндөх ёстой. Хадгалан зээлийн горшоо чин саяхан бол барилга бариад суглуулад сугалсан хүнд нь борооны өнгөрний алтыг өгнө гэд амлаа явьжсэн байвал мөн бицтэй. Ямар буруу бодод нөө. Хадгалан зээлийн горшооноос олж хүний амь насыг хохироожсэн. Зарим гишүүд одоо нам улс төр яриад багш байгаа. Айл намын жилийн хотын дарга хороо олгон дээр хадгалан зээлийн горшоо байгуулаад улс төрчөө тавих гэсэн тэр юу болсон юм? Энэ санхүү зөвлөх хороод ер нь Улаанбаатар хотод нэг банк бус санхүүгийн байгууллага хадгалан зээлийн горшоочлоныг байгуулсан тэр юм шалгасан уу? Ер нь тэрнтэй холбоотой ямар дүгнэлт байдیں۔ Энийг нэг хэлж өгөөч. Хоёрт нь энэ их хурл дотор чин банк устай эсвэл банк усаас хамааралтай хэдэн гишүүн байдیں۔ Энийг та нар судалсан юм уу? Тэгээд хилцүүлэг явц чинь нөгөө нөхдөө чин альс сурлал нь хөндөгдөөд уйлж мал явчих үед нөгөө тэр эдийнхээ бас юм бодсон юм байна. Та ч одоо бас зовлон бөө юм болно шүү дээ. Нөгөө хуулийг явуулахгүй нөгөө юм хүндрээд ээж аав нуцтаад ах дүүнэр нь яриад нөгөө банк ус нь мөнгө санхүүгээ өгөөлөө гэд хэдэг гişүүд нь уйлчих үү дээ. Тэр энэ банк усаас хамааралтай гişүүд хэр олон байдیں۔ Энийг тав хэлж өгөөч. За тэр хууль санаачлагч тэр татвар төлдөггүй байдлаар нь яагаад хийж байгаа юм бэ? Татвар төлөхгүй байснаар одоо ямар сайн юм үсэх гээд байгаа. Түрүүн би хэлсэн татвар төлөхгүй байхдаа суглуулаад байшин барайл хороол үсгээл явдаг байгуулах шүү дээ. Энээс мөн чанарын хувьд яаж өөрчлөгдөх гээд байгаа. За энэ асуултууд хариулт авъя. За ажлын хэсэг хариулъя. 4 номер. Батцанбөрл гишүүний асуултанд хариулъя. За хадгалан зээлийн хоршооны татвартай холбоотой асуудал хөндөгдөж байна. Хадгалан зээлийн хоршооны хувьд үйл ажиллагааны орлогоос бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10% төлөөд тэрний дараагаар үлдсэн мөнгнөөс нь бас гишүүдэд хэрвээ ногдлоо шиг тарах юм бол гишүүн бүрд очисон хөрөнгөнөөс бас хувь хүний орлогын албан татварын хураамжийг бол бас аваа явдаг. Энийг харах юм бол хадгалан зээлийн хоршооны хувьд бол оролцсон нэг ашгаас 2 удаагийн татвар бол төлөгдөд явж байгаа. Яг хоршооны онцлогийг хараад үзэх юм бол санхүүгийн үйлчлэгнээс гадна нийгэм соёлын нийтлэг хэрэгцээг хангана гэдэг чиг үүрэгтэй байгууллага. Тэр нийгэм соёлын нийтлэг хэрэгцээг бол үйл ажиллагаанаас олсон орлогоосоо тодорхой хэмжээний сангууд үүсгэж явдсан байгаа. Тэр сангуудад хуваарлах мөнгийг л ерөнхийдөө татварт аваад гишүүдэд очих үйлчилгээ өгөөж буураад ийн гэж бол онлын төвшөнд бол олон улсад бас хадгалан зээлийн хоршоодын хувьд бол үздэг. Гадны хадгалан зээлийн хоршоод дээр авч үзэх юм бол жишээлх юм бол Таиландын хадгалан зээлийн хоршоог би жишээ болгож хэлье. Хадгалан зээлийн хоршооны гишүүнд гэрэлсэн бол төрөөс өгдөг мөнгийг хадгалан зээлийн хоршоо нь өөрөө өгдөг. Хадгалан зээлийн хоршооны гишүүн хүүхэдтэй бол хүүхдийн мөнгөний хоршоо нь өгдөг. Энэ мөнгийг бол татвараас чөлөөсөн мөнгөөр өгдөг буюу нийгмийн үзүүлдэг төрөөс үзүүлдэг нийгмийн үйлчлэг хадгалан зээлийн хоршоор иргэдэд хүргэж чинь гэж бол тооцсон юм билээ. Энэ жишг бол зөвхөн Таиландаар хязгаарлагдахгүй бусад Америк болон бусад орнуудад бас ижилхэн байгаа. Манай хувьд ч гэсэн орон нутгийн төвшөнд ялангуяа хадгалан зээлийн хоршоод дээр бас нийгэм соёлын нийтлэг хэрэгцээг гишүүдтэй бас хүүхдүүдийн сургах хэлбэрээр эсвэл шинэ жилээр хүүхдийн баяраар бас нэг хүүхдийн баярын бэлгийг өгдөг, ахмадуудад цагаан сараар тавгийн эдээг нь бэлдэх хэлбэрээр явдсан байгаа. Тэгэхээр татвартай холбоотой асуудал бол энэ байгууллагын хувьд бол олон талын ач холбогдолтой. Нөгөө талаас зээлийн хүүг тогтооход ч гэсэн татварын нөлөөлөл бас ордог. Тийм учраас хуулийн төсөл дээр явж байгаа зээлийн хүү бууруулах агуулга дотор бас энэ татварын чөлөөлт манаас давхар хамаарч байгаа. За дараагийн асуулт болохоор нийслэлтэй холбоотой байгуулсан хадгалан зээлийн хоршоодын талаар мэдээлэл өгье. 2014 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бичил бизнесийг дэмжих нийслэлийн ядуурлыг бууруулах санг байгуулж Улаанбаатар хотод 14.3 тэрбум төгрөгийг хадгалан зээлийн хоршоодоор дамжуулж зээл хэлбэрээр олгосон байдаг. Ингэхдээ бол 152 хороогоор дамжуулаад 118 хадгалан зээлийн хоршоог нийслэлээс зохион байгуулалтаар
шинээр байгуулж бол мөнгөний олгосон. Энэ зээлүүд бол тухайн үед бол хатан зээлийн хоршооны талаар төдийлөн ойлголцтой биш шинэ хоршоод байгуулж олгосонтой холбоотой. Дээрээс нь тухайн үед байгуулсан зээлийн гэрээнүүд нь иргэн төлөгдөх нөхцөлгүй тусламж хэлбэрийн гэрээ байгуулж олгосонтой холбоотой бас иргэн төлөлтийн асуудал бол үүссэн. Энийг бол 2018 онд санхүүгийн зохицуулах хорооноос бас ажил хэрэг болгоод иргэн төлөгдөх график гаргаад хатан зээлийн хоршоодоос бол татан төвлөрүүлсэн. Өнөөдрийн байдлаар бол 14.3 тэрбум төгрөгийн 50% орчим буюу 8 тэрбум төгрөг нь бол нийслэлийн төсөвт бол иргэн төлөгдсөн. Хатан зээлийн хоршоодын төлөгдөөгүй зээлэн дээр бол нийслэлийн зүгээс бас шүүхэд нэхэмжлэл гаргаад иргэн төлөлтийг бас хийлгээд явж байгаа. Хатан сорооны зүгээс бол шинээр байгуулсан 118 хатан зээлийн хоршооноос өнөөдрийн байдлаар бол үйл ажиллагаа нь хэвийн тогтож үлдсэн 26 хатан зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа. 92 хатан зээлийн хоршооныг бас тусгай зөвшөөрлийг бол өнгөрсөн хугацаанд хүчингүй болгосон байгаа. За их хурлын гишүүн Өрн Төвөө. За хадгалан зээлийн хоршоод суглаа явуулдаг, байр өгдөг, маш их ашиг олдог гэж. Тэгээ яг үндэ энэ бол хадгалан зээлийн хоршооны зарчмаараа ажиллахгүй байгаа. Томоохон компани дэргэдэх хэд хэдэн хадгалан зээлийн хоршоодтой холбоотой асуудал гэж ойлгож болно. Яг энэ одоо томоохон бизнес эрхэлдэг, хажуудаа томоохон бизнестэй энэ хадгалан зээлийн хоршоод бол хуулийн төслийг эсэргүүцэж байгаа. Дэмжихгүй албан бичгүүдэд ч ирүүлж байгаа. Яг тэгэхээр энэ хуулиар тэр том компани дэргэдэх аж ахуй нэгжүүд хадгалан зээлийн хоршоодын эрх ашиг бол хязгаарлагдах юм. Яг жинхэнэ санхүүгийн хоршоод орон нутагт иргэдэд хүрсэн бичил санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх энэ механизмаар ажиллах боломжийг энэ хуулиар олгож хуулийн хязгаарлалтуудыг тогтоож өгч байгаа. Тэм ч учраас бас асуудлууд үүсэж байгааг мэдэрч байгаа. Гэхдээ өнөөдөр бол яг аль гишүүн тэр гишүүн энэ одоо хадгалан зээлийн хоршоотой гэдэг юм уу банк ус санхүүгийн байгууллагатай холбоотой. За Утсмөрл гишүүн. Одоо юу юм л та. Интернетээр баахан байгаа шүү дээ. Монгол банкны дарга нар бүгдөө бол банк устай хадгалан зээлийн хоршоотой мэдээгээл Google дээр үзвэл дүүрэн байгаа. Санхүүгийн зохицуулахаараа бас ямар би мэдэхгүй. Одоо тэгээ нөхцөл байдал сайжрах явдал нь сайн юм байна гэж бодож байгаа. Тэгээд тэр нийслэлтийн төсөөс худлаа ялаад алга болцсон мөнгөний тал нь босч орсон юм байна. Талыг нь одоо яах юм бэ? Энийг тодруулж хариулж өгөөч. Одоо өөр юм дээр бол арай өөр үйлчлэл яваад идэв байлээ. Бас энэ дээр ямар байдэ? Нэг 2 сая өөрийн ягш өөрөө хэллээ шүү дээ. Тэр нөлөөлөлтөй, идэвхтэй томхон компаниуд ингээд энэ хуулийг эсэргүүцээд байгаа юм байна. Тэрийг зарлах хэрэгтэй шүү дээ. Ямар компаниуд эсэргүүцээд байгаа. Одоо удахгүй гар хөлөө шургуулна. Тэр том компаниуд, том банк ус санхүүгийн зохицуулах юу вэ? Хадгалан зээлийн хоршоонууд. Тэгээд тэр чин аюултай нөхдөд ишг бааш тэр юмуд уншиж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ хамааралтай их хурлын гишүүдийн зарлах хэрэгтэй. За санал хэлв үү те. За сайн зэрэг гишүүний нэмэрээ. Нийслэлтэй холбоотой зээлийг бол шүүхийн замаар яваад бас тодорхой хугацааны дараа иргэн төлөгдөд гүйцэн гэж хүлээлттэй байгаа. Яг зээлтэй холбоотой иргэн төлөлтийн асуудлыг бол нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв бол хариуцсан явж байгаа. Өмнө нь бол төсөл хэрэгжиж байгаа хугацаанд буюу тэр 2015-аас 20 оны хүртэл бол нийслэлийн жижиг дунд нийслэлийн хөдөлмөр эрхтлийн газар хариуцж байсан. Дараагаар нь бол нийслэлийн дотоод бүтцэд бас өөрчлөлт ороод жижиг дунд үйлдвэрлэлийг эрхлэхийг дэмжих төв хариуцж байгаа. Санхүүгийн зохицуулалт хорооны хувьд бол улирал бүхэн мэдээг нь аваад ерөнхий төлөлтийн бол графикийн дагуу явж гэнэ үгүй юу гэдгийг бол мэдээг нь хараа явж байгаа.